За ер нь хүүхэд байхын л машин дуртай байсан юм бэ. Одоо ч тоглодог л да. Юу нухав. Гэхдээ 17 нас хүртэл ер нь бол би яг машинаар тоглож ирсэн баг. Тэгээ бүр хүүхэд байхын машин дуртай байсан. Тэгээ ингээд дэлгүүр мэлгүүрт ингээд ороод машин харахаар чинь жоохон хавцаагаараа тэгээ бас ховор л байсан л да. Тэр 2000 оны үед ч ховор. Тэгээ иймэрхүү юм харахаар ирсэн ингээд хараа зогсчдаг. Тэгээл жоохон том болцсон те 17 8 ингээд 20 хүрчээрээ заримдаа ичээл нөгөөдгөө авч чадахгүй. Яг нэг авцаагуурыг ойлголт байхгүй тухайд надад авцаагуурыг ингээ масштабны модель гэдэг юм ойлголт байхгүй зүгээр нэг тоглоом шиг л хараад байсан байна. Одоо ч гэсэн манай ирчүүд тоглоомоор л ойлгож аваад байдаг л дээ. Тоглоом гэл зарим нь бол одоо жишээлбэл гэрэласт юм уу гэдэг тий тэгж ойлгоод байдаг байхгүй. Яг энэ зүгээр авцаагуур гэдэг бол тухайн бодит загварыг нөгөө масштаб нь багасгаад ингээ хийцэн загваруудыг хэлээд байгаа. Тэгээ яг миний хувьд бол яг одоо цуглуулж эхлээд бол нэг 4 жил 3 жил орчим болж байна. Ер нь бол нэлийн эрчимтэй цуглуулсан. Тэгээ одоо бүгдийг нь бол цуглуулж амжаагүй л байна. Одоогоо нэг 400-аад машин байна. Тэр бүгдийг цуглуулахад бол байгаа нэг 10,000 машин болох байхаа. Энэ жил чинь нэг онцлог жил болж байгаа. Монгол Улсын төвийн нөгөө автор үүсч өгсөн 100 жилийн түүхээ болж байгаа. Яг ер нь бол нэг ер нь зах зээл дээр бол ингээ бэлэн модельүүд л байгаа л да. Бэлэн модель нь хоёр янзаар байгаа. Огсордог юм концептээр нь эсвэл ингээ бэлнээр ингээ хүрээд ирдэг байхгүй. Тэгээ яг Орос автомашинуудын хувьд бол яг тэр яг хүйтэн дайны үед Cold War гэдэг юм л да. Тэр дайны үед зориулаад ерөнхийдөө бол бас ихэнх машинууд нь дайн байлдааны зориулалттай байсан билээ угаасаа одоо дээр үсээ нэг тийм. Тэгээ яг би бол Оросын автомашинуудыг бол ерөнхийдөө энэ 31 Урал одоо ингээл байж л байна л да. Ингээл дандаа л байлдааны зориулалттай автомашинууд шүү дээ. Ер нь бол зарим нэг жижиг хэмжээний деталуудыг бол бас эндээ хийж байгаа машинд зориулаад жишээлбэл зээл 130 төр өндөрлөгөөч юм уу ингээд одоо манай тэнд хийцэн өндөрлөгөөтэй зээл 130 байгаа. Тэгээ зарим хүмүүс чинь нэг дээр нь өвс ачижсэн бол өвс ачижсэн, мод бол мод, нүүрс бол нүүрс, будаа бол будаа гэдэг юм гээд яриад байдаг шүү дээ. Тэгээ тэр мөрийг ингээ хийж өгöd явж байгаа. Тэгээ яг хүмүүс би зүгээр бас нэг ойлголт өгөхөд зарим нэг хүмүүс болохоор яг хийдэг жишээлбэл одоо тэр машиныг хийх үү, энэ машиныг хийх үү гэдэг. Яг одоо эндээ бол хийгээд байгаа юм бол байхгүй л те. Дийлэнх нь бол гадаас бэлэн юм авцаагуудыг авчраад яг энд нь ингээ бид нар одоо өнгө бодгийг өөрчилж болж байна те. Эсвэл жишээлбэл энэ дээр ингээ галын аюултай. Яг энэ бол жишээ нь хойдлын центр бол хийгдсэн л те. Эндээ ингээ бүр хөвлж хийгдсэн юм байна. Зарим нэг жижиг деталуудыг хийгдчих юм ер нь бол тийм. Жишээлбэл дан одоо 164-г ингээ үйлдвэрлэдэг жишээл одоо брэнд байна л да. Тэгвэл одоо 143-ыг бас ингээ дангаар нь дан үйлдвэрлэдэг юм брэндүүд бас байдаг. Тэгээ энэ брэндүүд дотроо бас үнэтэй брэндүүд бас байна. Хямдхан гэх юм уу те бас ингээд юм байна. Тэгэхээр тэр нөгөө нэг хийцлээсээ хамаарад ингээ байж идэг. За зарим брэндүүдийн хувьд бол одоо амар тоглолт хийж штэ зах зээл дээр нөгөө цөөхөн дотор үйлдвэрлэж байгаа. Жишээлбэл ингээ зээл 130 гэдэг энэ машиныг яг ингээд тухайн үед Москвагийн нэг Олимп болсон шүү дээ. Москвагийн Олимп. Тэгвэл Москвагийн Олимп зориулаад тэр Deep гэдэг брэнд гэдэг байхгүй. Тэгээд Deep гэдэг брэнд бол ерөнхийдөө 240 ширхэг загвар л үйлдвэрлэж байгаа байхгүй. 240 ширхэгт яг тэр зээл 130-ыг энэ дээр нь ингээд 80 оны Москвагийн Олимп гэсэн бичгтэй хаалган дээр. Тэгээд тухайн үед тэр нь байсан юм л дагаас яг тийм зээл 130 байсан. Тэгээд тэрийг 240 ширхэг үйлдвэрлээл 240 машин дээр 240-нд нэв сертификат өгч байгаа. 011 дугаараас агуулаад 240 хүртэл. Тэгээ энэ 240-ыг худалдаанд гаргаад зархад бол аягүй өндөрөнтэй зар. Тэгээ дахиж үйлдвэрлэхгүй тэрийг. Тэгээ энэ нөгөө нэг цуглуулгач нэг коллекцтэй хүмүүсийн хувьд бол нэлээд үнцэнтэй болчтой цуглуулгыг аваад нөгөөдөө хадгалдаг. Магадгүй тухайн хэсэг хугацааны дараа нөгөө мэдээж нөгөө 240 ширхэг үйлдвэрлэсэн чинь одоо эрэлтэхтэй байна. Тэгээ дараа нөгөө өндөр үнэтэй болдог нэг тийм юмудаас байна. За 135 загваруудын хувьд бол ихэвчлэн нөгөө угсардаг загвар байгаа. Соборны модель гэдэг одоо Оросоор нь Соборны гэж яриад байгаа. Бид нар энэ дээр онгоц ингээ хийцэн байж чинь тий. Ер нь бол 35 загварууд бол дийлэнх нь бол дандаа угсардгаар ирдэг. Хүн одоо нөгөө сонирхдаг одоо жишээлбэл авцаагур сонирхдаг юм байгаа даа. Тэгвэл зарим хүмүүс ч одоо нөгөө нисэх загвар сонирхдаг хүмүүс байдаг шүү дээ. Нисэх загвар сонирхдаг. Зарим хүмүүс одоо усан сонирхдаг хүмүүс байж. Тэгэхээр яг өөр өөрийнхөө тэр сонирхолд ингээд тулгуурлаад угсардаг загвараа хүмүүс аваад ингээ өөрсдөө угсардаг гэж дагалдаг хэрэгсэл аваад. Тэгээ чи нэг талдаа бол бас айгүй гоё шүү дээ. Нөгөө цаг айгүй гоё өнгөрнө хүн ингээд юм хийгээ сууж явах чинь их гоё байдаг. Хүүхч өвчтөхгүй өөрөө хийгээд өөрийнхөө дуртай зүйл хийгээ суугч. Тэгэхээр яг ер нь бол тухайн хэрэглэгч маань өөрөө яг юу хүсэж байгаа тэрнийхээ дагуу цуглуулдаг. Яг үн өртгийн хувьд бол ерөнхийдөө
хамгийн боломжтой өртөгтэй цуглуулахад бол 1.64, 1.43 масштабууд бол ерөнхийдөө их боломжтой. За тэгээд дээшээ масштабны хэмжээ нөгөө ингээд одоо машин маань томроод ингээд ирэхээр жоохон үнэтэй болоод ирдэг. Тэгээ мэдээж үнэтэй болоод машин чинь томроод ирэхээр илүү гоё нөгөө деталь нь илүү гоё л шүү дээ. Хаалгууд нь онгоодог болно те. Өшөө одоо яадгийн суудлын ингээд уршаа хашигдсан суудлын дээрэн дээш тааш болно. Люк нь онгоодог болдог ч юм уу ингээд. Тэгэхээр яг зарим хүмүүсийн хувьд бас нөгөө масштаб загвараа сайн мэдэхгүй ойлгохгүй байна. Тэгээд дээрээс нь бас нөгөө тоглоомод бас хүмүүс андуураа тоглоомд андуураад байдаг. Нөгөө яг бодит авцаагуур гээл тэгэхээр одоо энэ чи ямар амар үнэтэй юм бэ те 30 мянган тэргээд байж ирсэн шүү дээ гэх юм одоо бурган жарис дээр тэр чихл яхаа хүүхдийн тоглоом л та. Тэрний таанд одоо хүүхдийн тоглоом одоо яг энэ масштабны загвар хоёр бол шал өөр зүйл л дээ ойлоо. Тэгээ чи илүү үнцэнтэй харахад яг жинхэнэ загвар шиг харагддаг. За бидний хувьд л яг хаа тэгээд эндээ авчираад бид өнгөдийн тухай хэлсэн зориулаад бас энэ жил чинь нэг автоэрийн 100 жил болсонтой холбоотойгоор нэлээ их зээл 130 машиныг одоо өгсөрч хийлээ. Маш олон хийсэн. Яг тухайн хүнийх нь хунжээснээр нь яг дугаарын тавиад хуучин бол хуучин, шинэ бол шинэ. Яг ямар тоноглолтой байсан яг тэр тоноглолтын дагав. Заримыг нь бол бид нар бүр хүнтэй жигээд өгдөг яг хүний нийлээд. Тэгээ одоо газын над баг бүх загвар баг байна да. Газ ерөөс анх гарсан газын загвараас ахуулаад ингээл одоо нэг хүмүүс нөгөө 24 мөрөө гэж яддаг шүү дээ. 24 10 мөрөө гэж явчихсан. Тэгэл энэ газ 69 67 газын ер нь бол одоо бүх загвар байна. Надад тийм газыг бол бүр спешиал бүр сонирхдаг газын загваруудыг. Тэгээ ерөнхийдөө яг энэ дээр бол би ингээд зарим нэг бүтээлүүдэд ингээд тавьчихсан байгаа. Ихэнх бүтээлүүдээ бол гэртээ бас байж байгаа. Тэгээ дээрэс нь бас нөгөө нэг ганцлог бас нэг сайн чанартай брэндүүдийг бас одоо сүүлийн үед бол тэр DT-ийн брэндүүдийг нэлээд сонирхож байна. Тэр SSM-ийн брэндүүд бас нэлээд сонирхож цуглуулж байна. Тэгээ энэ маань бас эдийн засгийн хувьд бас нэлээд бас үнэтэйтэй орно л та. Тэгээд жоохон боломжтой үедээ аваад ингээд гадагшаа явж мовж явах үедээ захиал махаалгаараа бас ховордсон олдох байгаа загваруудаас аваад тэгээд байна. Миний багнаас ч одоо манай ээж чинь нөгөө одоо төрний эмч гэх юм уу те тэр үед одоо ингээд дуудланд их явдаг өдөөд сумдын дуудлан муудланд ингээд явдаг. Тэгээ манай ээж тийм одоо баг насаараа л манай ээж машинд явсан хүн л дээ. Тэгээ тэр нь миний энэ машин дуртай болох юм бас үнс болсон болов гэж боддгийн. Хоолын дуудлан ингээд явахад дохойч одоо тэр нэг хүүхд мөхт нь харах өнгөө өндөр байх үед ч өөр хэдэл аваад явдаг гэсэн шүү намайг. Тэгэл хоолын төрөнд ингээд ээж явахаар чи нэг Аванс 460 машин та явна. За тэгэл дотор төрөндөө болохоор ч одоо Москвич гэл машинтай явна. Тэгэл нөгөө Хөсөл аймгийн Мөрөндч манай жис 03-ны явдаг гэсэн тэнд ч нэг эмнэлгийн нэг Вол гэдэг машин байдаг юм цагаан өнгөтэй. Тэр машинд явна. За тэгээ сүүлд манай ээж чинь нөгөө энэ халдвар төсөл судлалын үндэсний төвд бас энэ дуудлага цэцгалтанд явж байгаа тэтвэрт гарсан. Тэнд бол бас ингээд олон машинтай явсан л. Тэгээ ер нь ингээ хүүхэд нас маань бол ээжийн ингээд яг тэр хамт машинд дотор ингээ аваад. Тэр орс машинууд дотор ингээ явжсэн. Тэр дурсамж байдаг. Тэгээ тэрнээсээ болоод би дуртай болсон байх гэж боддгийн шүү дээ өөрийгөө ер нь орс машин. Тийм машин аварч байсан үе. Тэгээ ер нь тэгтэл тийм миний цуснд байгаад байдгийг. Ерөөсөө энэ машин. Тэгээ одоо яг ингээл заримдаа ингээл өөрөө ингээл моделуудаа хараад ингээд сууж явах үе бол бас амар гоё л таа ингээд хараад бараг нэг нөгөө өнгөрүүлээд бараг тоглож байгаа гэдэг шүү дээ заримдаа. Тэгээ ер нь бол яг миний гол бас нэг мөрөөдч одоо хүсдэг зорддог зүйл маань нөхөр хүн дурсамж нөхөл хамгийн сайхан байдаг. Ялангуяа одоо ингээд энэ зээлцэн 30 гэдэг энэ машиныг ингээд барьж исэн тээврийн жолооч одоо тэр өвөө тэ ах нар тэр хүмүүс маань 20 жил 30 жил 40 жил яг энэ машинаа сая километр дуулаад чинь сая тонн ачаачаал ингээл явжсэн. Зүгээр энэ чинь амьдрал нь байгаа хэрэг. Одоо Монгол өнөө моройд эдэлдэг адилхан чинь морил байгаа хэрэг. Илгаа авах гэсэн хүмүүс яг өөр нэг машинтаа сүнстэй ингээд бүр холбогдсон тий. Яг тийм болч тийм ч угаасаа ингээд зарим ингээл удаан усан машин зэрэг зарж марах гэх тэгэхээр чинь хэцүү байдаг үстэй. Яг нэг үлгээд бас нэг машин зэрэг өгөө олчихгаа чи Монгол юм бол яг тийм баг. Тэр ер нь техник бол яалч л одоо эр хүний ядраас унаа яг морин. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин
үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтэ.